Сайн байцгаана уу? Энд маань тэгээ та бүхэндээ Луг 18:25-27 уншиж байна. Есүс түүнийг хараад Бурхны хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм. Баян хүн Бурхны хаанчлалд орохоос тэмээг зүүнний сүвчээр нэвтрэх нь илүү хэлбэр гэж айлцыг сонсон хүмүүс. Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? Гэцгээсэнд. Тэр үнэхээр бидний аврал бол сүнслэг зүйл байгаа. Тэгээд үнийг ойлгохын тулд сүнсээр биш бол үнэхээр ойлгоход хэцүү. Яг бол тэмээ зүүнний сүвчээр багтана гэдэг чинь бараг боломжгүй зүйл шүү дээ. Тэгэхээр үнэхээр баян буу сэтгэл дотор баян бардам зантаа хүн ч гэсэн Бурхны хаанчлалд орно гэдэг бол амархан зүйл өрөөсөө биш. Тэгэхээр мөнгө санхүү дээр бас анхаарлаа хэтэрхий тавьсан хүн ч гэсэн адилхан. Тэгээд тэр нь яг хэцүү л гэж хэлж байгаа. Боломжгүй гэж хэлээгүй. Тэр нь зүгээр тэмээ зүүнний сүвчээр орохтой адилхан. Тэгэхээр бид нар үнэхээр нарийн замаар алхна гэж харахад бол зүүнний сүвч рүү орно л гэсэн үг шүү дээ. Та тэгж орч чадах уу? Бид нар энэ бол хүнд боломжгүй зүйл. Цааш нь унших юм бол Иесус хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэж хэлж байгаа. Үнэхээр хүмүүст боломжгүй зүйл. Тэгэхээр бид үнэхээр эзнийг хүлээж авснаас дараа бүх чадлаараа өөрсдийнхөө би 15 таахтай зорилго тавьсан байгаа. Би Америкт очиж сурна, амьдрна, би хүүхдээ олно, хүнтэй суuna, тэгээд байртай машинтай болно, ингэж зөндөө зорилго тавьсан л та. Тэгээд тэр бүх ажилдаа үнэхээр би өөрөө чармаасан байгаа. Зүтгэсэн байгаа. Тэгтээ сургуульд явахын тулд маш олон өдөр шүлгөө нойр холоо хаасан олон өдөр цаг суусан шүү. Гэтэ энэ бүхнийг би өөрөөхөө л хийх гэж оролцсон байгаа. Тийм учраас маш хэцүү байсан. Унжсэн, тэгэхээр гутарж байсан, амархан байгаагүй. Гэтэ орлого тоолондоо би юу сурдаг вэ гэхээр заримдаа би чадахгүй байна гэдэг дээр хүрдэг. Үнэхээр оролдож харин Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. Тэгсэндээ хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэсэн. Тэгэхээр биегээ өхүүлэх гэсэндээ энэ бүх зүйл амьдрал байгаад бүх шалгаар бидний Бурхан энийг бас хийж чаддаг гэдэг ерөөсөө мартаж болохгүй. Тэр альва зүйлийг хийхдээ ялангуяа бууж өгөх процесс ч гэсэндээ та ганцаараа хийх гэж бити оролдороо. Түүнтэй хамт хийгээрэй. Ариун сүнстэй хамт хийгээрэй гэж үнэхээр хүсэж байна. Тэгэхээр би Филиппо 2-ыг бас та бүхнийг урамшуулан уншиж өгье гэж бодсон. Тиймээс хэрв Христ дотор ямар нэгэн дэмжлэг байгаа бол, хэрв хайрын тайвшрал байгаа бол, хэрв сүнсний нөхөрлөл байгаа бол, инэрэнгүй болоод өрөвчгөн сэтгэл байгаа бол, адил сэтгэж, адил хайртай байж, сэтгэлээрээ нэгэн бодолтой байж намайг гүйцэд баярлуулаа гэж. Тэр үнэхээр бидэрт нөхөрлөл хэрэгтэй байх нь тэр эзэн дотор бууж өгж байгаа нь гээд ганцаараа яваад иж болохгүй. Аль болох сүм чуулган заавал амрах ёстой. Би нэг заавал гэж хэлж байна. Яагаад гэвэл энэ Бурхны зүгээр томилж байгаа угаасаа хийж байгаа ажил нь тэр гэр бүл чухал, сүм чуулган чухал. Үнэхээр тэр Бурхан нэгд байгаа. Тэр гэр бүл хоёрт байна уу? Хаана байна гэдэг нь тэр дараалал нь таны асуудал. Гэтэ сүм чуулган заавал байдаг. Яагаад гэвэл Итгэл намын унших юм бол чуулгануудын тухай бичсэн байдаг. Тэгэхээр чуулган бол Бурхны тэр бүтэц байгаа. Тэгэхээр Бурхны бүтцээс гадуур явах гэж юусоо чиж болохгүй. Тэгэхээр бид нарт дэмжлэг заавал хэрэгтэй. Ямар нэгэн дэмжлэг байх хэрэгтэй. Хайрын тайвширс хэрэгтэй. Үнэхээр хайраар дүүрж тайвширч явах хэрэгтэй. Тэгээд сүнсний нөхөрлөл байх хэрэгтэй. Үнэхээр танд сүнсний нөхөрлөл, таныг ойлгодог, тантай хамт залбирдаг тэр хүмүүс хэрэгтэй. Хажуугаар нь сүм чуулган хэрэгтэй. Үнэхээр та сайн пастор, сайн үнэхээр сүм чуулган хэрэгтэй. Тэгээд сүм чуулганд явахдаа та болж игэл эзнээс асуугаад хамт бас явах хэрэгтэй. Зарим хүмүүс яг шопинг хийж байгаа юм шиг л олон газар сүм чуулган хайдаг л та. Гэтэ үнэхээр эзнээс асуугаад нэг газар очивол илүү сайн. Тэндээ бүр суулгадвал сайн. Яг бол модыг байж агаал аваад суулгаад байвал сайн биш үү? Сайн ургахгүй шүү дээ. Тийм утгаас сайн ургахын тулд аль болох нэг сүм чуулган суулгадвал дээр. Тэгээ үнэхээр та одоо хол аялаад ч юм уу тийм өөр газар тэр сүмдээ харагдах боломжгүй бол сүм чуулганаас солилгүй яах вэ? Тэгтэл нэг байгаа газартаа бол аль болох нэг чуулгандаа байх гэж чих хэрэгтэй. Үнэхээр онцгой хэдэн тохиолдолд бус тохиол би сүм чуулгандаа байдаг. Тэгэд үнэхээр чиний одоо хавчигдаад үнэхээр тухайн чуулгандаа хавчигдаад хэцүү байгаадаа болвол гэхээс өөрийнхөө хүслээр ч юм уу пассер таалагдахгүй, хин нэгэн таалагдахгүй, сүмийн гишүүд таалагдахгүйс болж сүм чуулганаас солиж ирнэ бол болохгүй гэж боддог. Яг бол асуудал тэр хүмүүстэй шарн тухайн хүнд байна л гэсэн үг. Олон сүм чуулган солиод байгаа хүний хувьд бол харин анх удаа явж байгаа эзэн тамааг чи тэншээ очиж ийшээ очиж үзүүлж байгаа бол тэр бас болохгүйш болно. Өөр чуулгануудыг харуулж бас суралцж байж бас болно. Магадгүй тэр олон чуулганд үйлчлэх хүн бас байж болно. Чиний олон чуулганд үйлчлэх хүн байсан ч гэсэн та өөрийн гэсэн одоо home church буюу нэг сүм чуулгантай байвал их зүгээр байгаа. Тэртэйгээ хамт залбирдаг нөхөрдөг байгаад л. Тэгээ та бас инэрэнгүй болоод өрөвчгөн сэтгэл байгаа бол
Адил сэтгэж, адил хайртай байж, сэтгэлээрээ нэгэн бодолтой байж намайг үүсэд баярлуулаа гэж Иесус хэлсэн байна. Тэгэхээр чи юу ч өрсөлдөг дээр эсвэл бардам зангаар бүхэ. Харин даруугаар биедээ өөрөөсөө дээр гэж үзэж хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлын бос харин бусдын ашиг сонирхлыг хаа. Өөр хоорондоо Иесус Христ байсан тийм бодолтой бай. Тэр хэдийгээр Бурхны мөн чанараар оршин байсан боловч Бурхандаа тэгш байх явдлыг өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй. Харин өөрийгөө хоосолж боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэр үхэлж төдийгүй загламаа хүлж хүртэл дуулууртай байснараа өөрийгөө даруй болгов. Тиймээс ч Бурхан түүнийг үлэмжийн дээр өмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээр нэг түүн сойрхоо гэж. Тэр үнээр бид нар Иесус Христийг дурах ёстой. Үнээр маш таруухан болох ёстой гэсэн үг. Дуулууртай байх ёстой гэсэн үг. Тэгээ загламаа хүлд хүртэл дуулууртай байсан гэж. Өөрийгөө даруй болгосон гэж. Тэгэхээр үнээр биднэрт хайр байхгүй бол зүгээр өөрийгөө би иш дасан ч тэр хэрэггүй. Тэгэхээр эзний хайр дотор үнээр алхах явдал үнээр чухал шүү. Тэгэхээр эзэн бууж өгж байгаа нэг ингээд ганцаараа хамаг цагаа зөвхөн Библи уншаад гэртээ өөрийгөө түгжээд тэгээд өгч болохгүй. Байдгаар нь хөгжим чарлуулаад өдөржингөө магтандуу тавиад нөхөр хүүхдүүдээ хүртэл авчлахгүй байгаа хүмүүсийг хүртэл би мэднэ. Энэ дэлхийд амьдарч байгаа учраас өөрөөсөө нөхөр нь нөхрийнхөө, ань ижил нь эхнэр нь эхнэрийнхээ, өнөхөр хүүхэд нь хүүхдүүдийнхээ үргийг гүйцэтгэх ёстой шүү. Тэгвэл та оюутан бол бас сайн сурах ёстой. Үнэхээр босс бол ажлаа сайн хийж олон хүмүүсийг ажилдаа болгох хэрэгтэй. Үнэхээр та ажилтан бол ажлаа бас сайн хэрэгтэй. Дэлхий дээр байгаа бүх зүйлээ орхино гэсэн үг юусоо биш шүү. Энийг харин ч сайн хамгийн санаар хийх ёстой шүү. Тэгээд эзэнд дотор үнэхээр хараар дүүрэн байх болтугай. Тэгээд Филиппо 2-ыг уншуулан үг болгоны тат ус нэг бүрчлэн бас уншаарай гэж хүсэж байна. Тэгээд Библийг аль болж өгөл удаан уншуул сайн байдаг шүү. Баярлалаа.